За сайн бацгаана уу хүүхдүүд. Бид энэ удаагийн хичээлээр ургамлын дамжуулах багцын тухай үзэх юм аа. За тэгэхээр үүний өмнө бид үндсэн дэх дамжуулах багц тэдгээрийн байрлалын тухай үзсэн билээ. Тэгвэл энэ удаа бид иш навчин дах дамжуулах багц тэдгээрийн байрлал тэгээд дамжуулах багцуудынхаа бүтэц үүргийн талаар үзэх юм аа. За тэгвэл ишний дотоод бүтцийг аваад үзье. За ишний хамгийн гадна талаар эпидермийн давхраа байрал. Энэ нь ишний дотоод хэсгүүдийг хамгаалах үүргийг гүйцэтгэв. Үүний дотор талаар долонгийн давхраа байрал. За долонгийн давхраанд полоэмийн дамжуулахад байрлал. За үүний дотор талаар золмын давхраа байрладаг. За золмын давхрааны эсүүд нь эрчимтэй хуваагдаж гадагшаа долонгийн давхрааг дотгошоо модлагийн давхрааг зүг затгаж байдаг. За үүний дотор талаар киселемийн дамжуулахад байрлал. За тэгээ хамгийн төв хэсэгт нь бол ишний гол хэсэг байрладаг байна. За тэгэхээр эндээс та нар хүүхдүүдээ дамжуулах багц болох полоэм киселемийнхээ байрлалыг сайн ажиглацгаагаарай. За навчны дотоод бүтэц. За навчны дотоод бүтцийн талаар бид ургамлын хоолт сэдвээр дэлгэрэнгүйдсэн байгаа. Ийм учраас багш нь дамжуулах эд болох киселем полоэмийн байрлалыг тодруулж авч үзсэн байгаа. За тэгэхээр та нар киселем нь хаанаа яаж байрлаж байна, полоэм нь хаанаа яаж байрлаж байна гэдгийг анхааралтай ажиглацгаагаарай. За одоо киселем буюу модлагийн гуурс маань ямар бүтцтэй үүрэгтэй юм бэ гэдгийг авч үзье. За зургийг ажиглахад иймэрхүү зураг харагддаг байна. За киселем нь тарихейд гэж нэрлэгдэх үгсэн эсүүдээс тогтно. За энэ эслэг ба лигнинээс тогтсон ийм зузаан хантай. За тэгэд энэ лигнинтсэн киселемийн цоргууд нь нийлж модлагийн эдийг үүсгэж байдаг. Киселемийн энэ цорго үндэснээс эхлээд ишээр дамжиж бүх навчинд салаалж хүрсэн байдаг. За үүрэг нь үндсээр сорогдсон ус эрдэс бодисыг иш навч хүртэл өгсөхгүйдлээр дамжуулна. За хоёрдугаар полоэм буюу долонгийн шигшүүр тоолой. Энэ маань долонгийн шигшүүр тоолой дагуул эс гэсэн амьд эсүүдээс тогтдог. За эсүүд нь хоорондоо эс хоорондын ийм зузаан хантай байдаг. За үүрэг нь навчинд бий болсон шимт хижээлийн бодисыг иш үндэс хүртэл уруутгахгүйдлээр дамжуулна. За дамжуулах багцын байрлал нь үндэс иш навчинд харилцан адилгүй өөр байдаг. За тэгвэл үндсэнд гол хэсэгт нь цацраг үүсгэж байрласан байдаг. Гэтэл ишний зах хэсгээр игнээ үүсгэж, давхар игнээ үүсгэж байрласан байдаг. Тэгвэл навчны элтсэнд тархаж байрласан байдаг. Навчны элтснийг гадна талаас нь ажиглахад навчны судлууд харагддаг. Энэ маань үндсэндээ дамжуулах багц юм аа. Элтсийг ус шимт хижээлийн бодисоор хангахын тулд олон салаалсан байдаг. За мөн нэг ба хос талт бүрт ургамалд дамжуулах багцын байрлал ялгаатай байдаг байна. За жишээлбэл ишин дээр аваад үзэхэд хос талт бүрт ургамлын ишний дамжуулах багц нь нэг игнээ үүсгэж эмх замбраатай байрлсан байдаг бол нэг талт бүрт ургамлын дамжуулах багц нь эмх замбраагүйгээр олон игнээг үүсгэж байрлсан байдаг. За үндсэн дээр аваад үзэхэд хос талт бүрт ургамлын үндсэнд киселем нь полоэм нь гадуураа, киселем нь дотуураа ийм цацраг үүсгэж байрлсан байдаг. Гэтэл нэг талт бүрт ургамлын үндсэнд полоэм нь эмх замбраа багтаа нэг игнээг үүсгэхэд үүний дотор талаар киселем нь мөн эмх замбраа багтаа нэг игнээг үүсгэж ингэж байрлсан байдаг байна. За тэгэхээр хүүхдүүд та нар үндэс иш навчин дах полоэм киселемийн байрлал тэгээд нэг ба хос талт бүрт ургамалд хэрхэн яаж ялгаатай байрлаж байна гэдгийг
зургуудаа харж сайтар ажиглацгаагаарай. За гэрийн даалгаварт сурах бичгийн 81-ээс 84 дугаар хуудасны мэдээллийг унших, 2 дугаарт хуудас 80-ын даалгавар 1, хуудас 84-ийн даалгавар 2-ыг ажиллаарай.